Газрын боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, засгаалуулах үйлдвэр, нүүрс филологийн үйлдвэр, мөн аж үйлдвэрийн паркууд гэгчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэн олборлолтоос үйлдвэрлэл рүү шилжих засгийн газрын бодлогыг Эрдэнэс Монгол нэгдэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэс Монгол нэгдэл судалгаанд суурилсан үйлдвэрлэл, бодит инженерчлэл, олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэхээр Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санал бичгийг байгуулж гарын үсэг зурсан байна. Уулархан салбар дахь ажлын хүчний 20% буюу 18,000 орчим хүн төрийн өмчт уулархан компанид ажиллаж байна. Тэд Монгол Улсын экспортын орлогын 22%-ийг, нийт татврын орлогын 15%-ийг, улсын төсвийн орлогын 4/1-ийг, валютын нөөцийн 50%-ийг дангаараа бүрдүүлж байна. Энэ тоон цаашид өснө нэмэгдэнэ. Гэхдээ олборлоод экспортлох зах зээлийн одоогийн дүр мөрчлөгдөхөд боловсон хүчин бэлтгэгдсэн байх ёстой юм. Иймээс Эрдэнэс Монгол нэгдэл судалгаанд суурилсан үйлдвэрлэл олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэхээр Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санал жижиг байгуулж байгаа нь энэ юм а. Тухайлбал одоо энэ нүүрс пиролизийн үйлдвэр агаарын бохир бууруулахад яаж энэ нүүрсийг нэмэгдэх нэмэлт цаашдын дамжлага руу бид нэр үйлдвэрлэх ёстой гэдэг тэр тухайлбал шинжлэх ухааны технологийн эсвэл илүү туршлагатай. За газрын хуур элементийн хувьд бол одоо энэ Монгол Германы технологи институт ялангуяа Германы туршлагыг нотгшуулах чиглэлээр бол бас илүү туршлагатай. За Монгол Улсын их сургууль бол энэ ер нь энэ бизнес төлөвлөгөө цаашдаа энэ уурхайнууд маань ямар төлөвлөгөөгөөр ажиллах ёстой юм бэ гэдэг энэ бодлогын дэмжлэгүүдийг үзүүлэх юм аа. Тэгээд туршилтын үйлдвэр байгуулах, лаборатори байгуулах, стартап бизнесүүдийг дэмжих, за хамтдаа энэ олон одоо уул уурхайд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх юм практик ач холбогдолтой юм одоо хамтын ажиллагаа болж байгаа юм аа. Судалгааны ажлын сэдэв болох замаар бас зарим асуудлуудыг шийдэх боломжтой маа гэдэг талаас нь бас бид ярилцлаа. Ингэснээрээ бид цаашаад илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж нэрдэс баялагын салбарт мэдлэг үнцэн шингэсэн Монгол хүний үнцнээр бий болох энэ бүтээн байгуулалт бодит ажил хэрэгүүдийг амжилттай хийж хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Санамж жижигийг зураад орхих бус ажлын төлөвлөгөө гаргаж шуурхай ажилдаа орохыг нэгдлийн захирал даваадлаа хэллээ. Ирэх 3 жилд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа компаниудад 147 нарийн мэргэжлийн 4,000 орчим инженер мэргэжилтэн шаардлагатай судалгаагаар харагджээ. За улмаар үйлдвэр технологийн паркуудад ажиллах нийт 10,800 орчим ажлын байр шинээр бий болохоор байгаа юм. Тиймээс бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний их сургууль, Цэнхуа их сургууль, бүгд найрамдах Солонгос улсын Чомбог их сургуулиуд хамтран Монголын уулуурхан салбарт боловсон хүчин бэлтгэх олон талт бодлого үргэлжилж байна.